What the dog doing? Мягмар гараг болохоор өглөө эхний 2 парал хичээлтэй байдаг болохоор бүтэн өдрийг номын санд юу өнгөрөөдөг өдөр. Тэгээд зүгээр үедээ бол даалгавруудаа хийгээд тэгээд давтах юмаа давтдаг бол яг өнөөдөр бол зөвхөн шалгалтаа бэлдсэн маргааш шалгалттай. Би номын сангийнхаа нөлд байна. Тэгтээ маргааш гоё мэдээ юу муухай мэдээ гэдгийг мэдэхгүй байгаа ч гэсэн тайфун ирэхийг болоод манай ши тийм болохоор хар салхи шуурга тийм болохоор их сургуулийн хичээлүүд орохгүй гэд цуцалсан. Тэгэхээр маргааш би яг өгөхгүй бэлдчихсэн шалгалт бол өгч чадахгүй. Тэр нь бол жоохон муу мэдээ. Гэхдээ 5 дахь бүр хэцүү шалгалт аван тэрэндээ бэлдэх цаг гарч байгаа болохоор бас сайн мэдээж ч юм уу. Би одоохонд бол мэдэхгүй л байна л да. Одоо бараг тэгээд намын сан аяг ихт хааждаг 7 гэд тэгээд бараг одоо ингээ хаахтай болохоор гарыг да. За хай. Би танартай ингэж яриг маш удсан байна. Яг энэ 7 хоног яг манай Чикан шиг нөгөө midterm маань болж байгаа болохоор бас нэлээд завгүй байлаа. Тэг ингээд суугаад ярих. Ер нь тэгээд их амар яриад мэдэгдээд байх юм байгаагүй ч гэсэн. Одоо бол өнөөдөр бол 3 дахь өдөр. Тэг өнөөдөр тайфу болоод манай 3 дахь өдрийн бол хичээлүүд туслагдаад тэгээд өнөөдөр бас шалгалт авах хэрэгтэй байсан. Тэр маань туслагдсан. Тэгээ ерөнхийдөө бол өчигдөр бол өнөөдрийн шалгалтанд би бэлдээдсэн чинь тэгээ туслагдаад. Тэгээ яхаа өргөжлүүлээд би 5 дахьад нэлээд хүн шалгалт өгнө. Хагас дамжуулагчийн одоо device төхөөрөмж гэдэг тийм handheld device гэдэг хичээлийн шалгалт. Бас тэр бас нэлээд Япон хэлээр ер нь бүх юм Япон хэлээр л байгаа л та. Гэтэ ингээд бичих юм бас ихтэй байдаг төрлийн хичээл болохоор бас нэлээд бэлдэж байгаа. Яг хичээлээ хийж явахдаа ч гэсэн ер нь бол шалгалт өгч байгаа юм шиг байлтай бэлддэг байсан ч гэсэн би яг нэгдэх өдрийн бас нэг хэцүү хичээлийг өгчөөл миний яг энэ бэлдэж байгаа байдал хангалтгүй байна гэдгийг бол мэдэж авсан. Гэт хичнээн амар сайн хийгээд байгаа юм шиг боловч бас яг үндэ инженерийн сургуульч амар юм байна уу? Бүр ингээд одоо хичээл дээр зааж байгаа юм бол зүгээр л нэг level 1 тэгээ яг шалгалтын дээр орж ирдэг зүйлүүд бол зааж өгөөсөн чи ингээ бүр яг өсөөрөө яцсан бол өөрөө учрын нь бол бод гэдэг юм өгдөг байж магадгүй тэр нь бүр level 10 бараг байхаар юм өгсөн. Тэгээ яаж яхаа манай нөгөө ингээд факультет шинээр нэгдэж байгаа факультет нэгдсэн энэ жил тэгээ би ч одоо 1-р үе нөхгүй юм. Тэгээ ингээд сансар масар гэхээрээ багш нар одоо биднэрт юу үзүүлэхээ мэддэггүй юм шиг шүү. Ямар одоо ингээд дөнгөж ингээд хэлж байгаа. Тэгээд бидрийг яг юу хүндэтгэхгүй гэдгийг яг мэдэхгүй байгаа болохоор ингээд та нарт ямар ч байсан ингээд хамгийн basic хэрэгтэй ингээд бас жоохон хэцүү юм ин чуу заачаа. Тэгээд та нар хэцүүдэд ингээд бүгд муураад ах юм бол муураад унчих юм бол
жоохон дараагийн үеийнхэнд дэжгүй амархан болгоод тэгээ бидрэг болохоор ингээд нэг ижигээр нь аргалаа явчих байгаа нэмэр тоо. Тэгээ бүр бидэртээр ингээд эхэлж өгдөж байгаа юмнууд амар хүнд юмнууд үзэж байгаа. Тэгээ яг тэр утгаараа гэсэн амар хурдан сайжирдаг гэж би бас бодож байна. Тэгээ би сая яг ажилласаа ирлээ. Тэгээ өнөөдөр хичнээн тайфуутай байсан ч гэсэн би орой ажилтай байсан. Тэгээ шифт айл тэрээс өгчдөг болохоор өгчдөг ч гэж цаанаас ингээ өгдөг болохоор тэгээ тэрийг зөвшөөрсөн байдаг болохоор явахгүй гэсэн юм байхгүй. Гэтэ юм шүү дээ. Би өнөөдөр бол амар хүн чанартай. Би ганцаараа л очсон зөө. Өөр хүн очоогүй. Тэгээ манай ингээ захирал ингээ ганцаараа ингээ өдөрч ажилласан байсан. Тэгээ би ирэж нэг жоохон нарыг гаргаж өгч туслаа. Тэгээ өнөөдөр тэгээ нэг ганцаар жингаал ажиллалаа ёо. Жоох ядарчихлаа. Тэгээ би бас оройн холноос хоцорцоо болохоор одоо нэг бэлэн оймаа авсан. Where is it? Би одоо комбини Yeah. Өөртөө кол авсан. Яа тэр өнөөдөр би оройсон. Тэгээд бирекри авсан. Би бүр энд амар төвтэй би бараг нэг өдөр бол уудаг зам. Тэгээд нэг шинэ рамен авсан. Тэгээд одоо идэх юм байхгүй шүү дээ. Манай хүмүүс галхаа маяг. Тэгээд кани авсан. Crab гонор кани гэдэг. Тэгээд хавч. Энэ амар гомстой. Яг нэг хуурамч гэдэг юм л та хүмүүс гэхдээ арангээр бүр амт нүг хийгээ гоё. Тэгээ эдрийг авсан байна. Тэгээ эдрийг хичээлээ үргэлжлүүлээ хийж бодож байна. Сая би бүр алсан шүү дээ ажиллаж байхдаа заяа. Би ингээд утсан дээр угаасаа ингээд одоо материал байгаа шүү дээ. Тэгэл ингээд харж байгаа. Одоо яг ер нь өмнөх хичээлийн хашилталтаас ер нь яг ямар хөө байхаа бас ингээд гадралцсан заяа. Тэгээ ер нь энэ багш нар чинь бүгдээрээ маш мундаг хүмүүс болохоор ер нь тэгээ төстэй сэтгэх байх гэж үзсэн. Тэгээд би нэлээ их ингээд том юм ч юм уу тэгэл нэлээ их тийм одоо тэги эдэр одоо жишээ нь хагас амжилтлагч төр гэхэд одоо за би ер нь болио. Би одоохондоо ингээд одоо бүх мэдээлэл маань яг япон хэл дээр тэгээ англи хэл дээр миний толгоонд байгаа. Би арай монгол руу би орчуулж яриа амжаагүй. Би одоо орчуулах юм бол баг өчнөө удах учраас би шалгалт дуусны дараа ингээ орчуулж толгоонд хадгалъя гэж үзэж байна заяа. Тэгтээ ингээд би яг хэлчмээр ах юм. Би нэг боллоо. Тэгтээ ямар ч гэсэн би тэгэж ажил дээрээ болохоор тэгж бэлдээд тэгээ жоох ингээ цээжлэх юм аа цээжилж мэдлээд ясан. Тэгээ манайх нэг амар хатуу хуц муц хордог газар бол биш. Тэгэл ганцаараа тэр өрөөнд нэг юм хийгээд би өдөржингөө ганцаархан ажилласан болохоор ханаа хараад ах хүн байгаагүй. Тийм байна. Би хоол идчихэд тэгээд өргөжлүүлээд хичээл хийлээ. Одоо ингээ унтахгүй бол жоохон нойр хурж эхэлж байна. Тэгээ унтчаад өглөө эрт босоод номын санд суугаад хичээлээ хийцгээе. Тэгээ уулзаагүй их удсан байна. Би яг бас үлээ жоохон burn out болох гээд. Тэгээ би сая жоохон унтаад маргааш ингээд хамгийн бас хэцүү шалгалтуудын нэг маань аавна л та. Тэгээ амар их бэлдэж байгаа ч гэсэн ингээд чөнгөө тэгэл нэг юм очрыг олж бэлдэж явах та гинт ядраад. Тэгээ сая цаг орчим унтсаад болсон ч гоё боллоо. Тэгээ тэр яах вэ? Би бүр сая амар юу яачлаа. Паян тарилаа. Гэсэн microwave-д би амтад хүмүүс болох гээд тэгээд би юунаас үзчихсэн байхгүй ингээд нөт алчуураар ингээд ороогоод ингээд болгочдгоо гэд. Тэгээ гол нь би өмнө нь хийж исэн. Тэгээ гоё болж исэн байхгүй. Тэгээ би хийгээд тэгээ би хамгийн гол нь чинь бас нийтийн газар тэгээ шитэж матчулгээ байгаа. Угаасаа хажууд нь сууж исэн. Тэгсэн чинь нэг анзаарч утаа гарч ийна жоохон. Тэгээ би онгоолгоод тэгсэн чинь нөгөө ингээд дотроо бол илүү утаа гарцсан. Тэгээд түлхэгдсэн. Тэгээд түлхэнхийн үнэртэй гараад ирсэн. Тэгсэн чинь манай нөгөө сургуулийн тэр утаа мэдрэгч нэг амар юм байна л да.
Тэгэл юу болсон бэ гэж над руу бид нар логгийн санаад шууд хурдан гарч ирэл. Тэгэл би сая ингэж яаж жоох утаагаараа би түлээ хийчлээ гэдгсэн чинь ёо өстой болохгүй тэгээ жоохон том намайг загнаг л дээ зүгээр тэгээ яана ингэ манах шууд ингэ мэдгэцэг болохоор аюултай аюултай гэд тиймэрхүү юм ярьжсэн чинь одоо тэр дуунаар нь одоо ингээд өрөөндөө байсан охтууд одоо найзуудаар ингээд амар оллоо ингээд бич тахгүй тэдэрэн гарч ирээд тэгээд амар сүржигнүр ингээд юу вэ гэж гарч ирэнгүүт нь би бүр гинт амар ингээд burn out болсон заяа. Би чи burn out болсон. Тэгээд нэмээд миний sweet potato burned болсон. Тийм багт чинь өөдөөс дахиад нэмээд гингүүт би бүр яа энэ чинь зүгээр ингээд түлэгцсэн юм аа гэн намайг зүгээр тайван орхиод үг гэ. Саяны энэ үйл явдал намайг айгуу сэргээчлээ. Тийм болохоор одоо хичээл өчигдөр нэгээс унтаад тэгээд өглөө 1:30 гэж унтаад бас сонсонгоо хичээл хийжсэн. Би өчигдөр 1 өнгөрөөж 2 баг болж хаад унтаад тэгээд өглөө 5-аас ирсэн. Тэг хэцүүс ирсэн. Тэгээд одоо дахиад нөгөө хагас дамжуулагчийн хичээл дээр бэлдээд байж байна. Би нөгөө урт бичлэг авах гэхээр миний уцны багтаамж амар дүүрээд гацаад байгаа байхгүй юу? Тэг би жоохон өнөөдөр бол жоохон худлаа юм шиг удаан бичлэг хийх. Би тэ ер нь яванда сайжруулнаа. Би дандаа ингээд сториж дүүрэл ингээд миний одоо хичээл хийж явах үед ингээд storage full гэдэг миний бүх бичлэг асагдчихдаг гэдэг хэвчээ. Тэгээд дараа нь дахиад бичлэг хийх гэхээр заавал тэрийг одоо өөр юм руугаа өөр device руугаа шилжүүлж storage гаргаж чиж явахгүй бол бүр айгүй хэцүү. Камер меморгоос байхгүй түгэж эхэлж байгаа юм чи. Тэгэл байж энэ. Тэгээд би ер нь цаг багаагаа болохоор юм хийдаа. Тэгээд түр баяртай өнөөдөр чадахгүй болов.